Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. 1995 онд Го Жинпин гэдэг охин Вьетнамын нэгэн хөдөө тосгонд төржээ. Эцэг эхийнх нь гадаад төрөх бол энгийн хүмүүс шиг байсан ч яагаад ч юм Го Жинпин өвөрмөц царайтай байсан юм. Арьс нь барцгаар уруулан яг л филлер хийлгсэн юм шиг зузаан хамар нь намхан аман загас шиг урд тал руугаа төрж гарсан байв. Ерөнхий төрх нь хачин харийн хүн шиг харагдаж байлаа. Тийм болохоор л тэр хүүхэд наснаасаа эхлээд гадуурхагдаж эхэлсэн. Зарим хүмүүс бүр түүний аав ээжид та нар энэ амьтан шиг царайтай ямиг хаанаас олж ирсэн юм бэ гэж доромжилж байжээ. Тэгэх бүр эцэг ихэн зүгээр л дуугүй доош харж яалтайч билээдээ манай охин эмчингээд гунигтайхан инээхээс өөр аргагүй байдаг байлаа. Харин Го Жинпин багасаа сэтгэлийн аттай шантардгүй хүүхэд байсан. Царайнаасаа болж зовж шаналсан ч хичээлээ орхихгүй гэж өөртөө амлажээ. Гэсэн ч тэр сургууль дээрээ найзгүй дандаа ганцаардаж үргэлж шоолуулж байлаа. Өсвөр насндаа охид гадаад төрхөндөө хамгийн мэдрэмтгий байдаг шүү дээ. Тэр үед Жинпин бүр ч илүү хэцүү байдалд орсон. Тэр үеийн охид бүгд нүрээ будаж гоё ганган харагдахаар хичээж байхад Жинпин яаж ч гоёх гэд оролцсон ч хүмүүсийн хүүтэн харц шоолсон инээднээс өөрзүүл түүнийг дагдгүй байв. Тэр үедээ Жинпин дотроо ингэж боддог байж. Яагаад би ингэж төрж гисэн юм бол зүгээр л жирийн төрхтэй байсан байж болоогүй гэж юм. Өөрийгөө буруутгасаар байгаад эцэст нь би угаасаа л царай муутай охин гэдэг нэрийг өөр дөрөө наачсан юм шиг л болсон. Цаг хугацаа өнгөрсөөр Го Жинпин ахлах сургуулаа төгсөж одоо бол өнгөрсөн зовлон шаналлаа ардаа орхиод өөрийн хүчээр амьдралаа өөрчлөн гэсэн итгэлтэйгээр нийгэмд хөл тавих цаг ирсэн. Тэрээр өөртөө ингэж хэлсэн юм. Сургууль нийгэм хоёр чинь шал өөр шүү дээ. Энд чинь царайнаас илүү чадвар хичээл сэтгэлийг л үнэлдэг гэлцдэг. Би шаргуу хөдөлмөрлөл амьдрал маань өөрчлөгдөх ёстой гэв. Ямар ч ажиллаж хамаагүй тэнцэж байвал болно гэсэн бодолтойгоор боломжтой бүх ажлын зарууд руу анкет илгээж эхлэв. Гэтэл ярилцлагын өрөөнд ороход хүмүүсийн царай нэг л сонирн болоод ямар ч тайлбаргүйгээр буцаадаг байв. Тэрч байтугай цэвэрлэгээ зөөгчийн ажил хүртэл бусад хүмүүс бол чөлөөтэй хийж болох ажлууд. Түүнийг гадаад төрхөөр нь ялгуурлан авахгүйгээд татгалзаж байсан юм. Яг тийм нөхцөл Жинпин өөр аргагүйд хурч нэгэн барилгын талбайд хүнд хүчээр ажил хийхээр оржээ. Ирчүүд хүртэл хийж дийлэхгүйгээд зовдөг ажлуудыг өдөр бүр дуугүй хийж тэсвэр заан тэндээ ажиллаж байлаа. Гэвч тэр барилгын газарт хэн нэгний анхаарлыг нэг ч удаа татаж байгаагүй. Хэн ч түүнийг анзаарахгүй юу ч болоогүй мэт хандаж байв. Түүнд хуваарлагддаг ажлууд нь үргэлж хамгийн бохор, хамгийн ядаргаатай, хамгийн хүн цэрлэм ажил байх нь л энгийн үзэгдэл. Харин өөр эмэгтэй ажилчид хүнд ажил хийхэд бусад хүмүүс битгий хий хүндтэн гэж тусалдаг байсан бол Го Жинпинд хэн ч тусалдаггүй байв. Харин ч хүмүүс дотроо ийм царайтай юм чинь энэ л хийх ёстой гэж бодож байх шиг санагддаг байжээ. Бараг хэн ч түүнтэй үг сольдоггүй. Ажлын дараа хүмүүс хоёр хоёроо яваад өгдөг байхад Жинпин дандаа л ганцаараа оцордог байлаа. Тэр ахлах сургуулаа төгсчихвөл амьдрал арай дээр болно гэж итгэж байсан ч бодит амьдрал дээр огт өөр байсныг мэдрэх тусам түүний зүрх сэтгэл улам шархалж байлаа. Охиноо ийм байгааг харах ээжийнх нь хувьд үнэхээр хэцүү байсан. Өдөр ирэх тусам охин нь өөртөө итгэх итгэлгүй бүр дууч гарахгүй болчихсон байхыг хараад ээж нь дотроо ингэж боджээ. Хэрвээ хэн нэгэн миний охиныг хайрлавал охин минь ч бас өөрийгөө арай өөрөөр харах байх. Ингээд охиныхоо төлөө болзооны уулзалт танилцуулга зохион байгуулж өгөхөөр шийдсэн юм. Хэд хоногийн дараа Го Жинпин догтлол төгшөр хоёр зэрэгцсэн сэтгэлтэйгээр болзоо их газраа очиж болцох залууга твдэн хүлээж суулаа. Гэвч тэр залуу ирээд Жинпинийг харвуу үгүй юу шууд инээгээд доромжилж эхэлжээ. Хөөх ийм царайтай хүнийг гэртээ дагуулж очивол аав ээж шууд зүхтах юм байна. Хин ийм царайг үнсхийг хүсэхүгдээ гэж хэлсэн. Гэтэл энэ бол дөнгөж эхлэл байжээ. Тэр залуу Го Жинпиний зургийг нууцаар дарж аваад өөрийн Facebook хуудас дээрээ тавьсан. Тэр зураг маш хурдан тарж олон хүмүүс түүний гадаад төрхийг доромжилсан. Сэтгэл сэвтэм үгсийг сэтгэгдэл хэсэгт хэнийгч үгүй үлдээж байлаа. Ийм царайтай хүн болзоонд ирж байна гэж юу? Би байсан бол хараад шууд зүхтэн. Үнэхээр зоригтой хүн юм а гэсэн аимшигтай үгс Жинпиний зүрх сэтгэлд өстой хутга зоосон мэт шархлуулсан юм. Тэр болзоон Го Жинпиний амьдралын хамгийн ичгүртэй, хамгийн доромжлуулсан өдөр болон үлдсэн. Тэгээд яг тэр орой шийдвэр гаргасан юм. Би энэ царайгаараа цааш амьдрах боломж алга. Ямар ч үнээр хамаагүй энэ царайгаа өөрчлөх ёстой. Ингээд Го Жинпин шууд л гоо сайхны эмнэлэг рүү очиж Мис Заслын үнийн талаар асууж эхэлжээ. Түүний нүрийг харсан гоо сайхны эмч хэсэг чимээгүй доороос нь дээш нь хараад
уртаар амьсгаавч. Энэ бол зүгээр жижиг засвар бишээ. Бараг л шинээр барилга барихтай адил. Хамгийн ихний үндсэн мис заслын зардал нь ойролцоогоор 40 сая гаруй өртөгтэй байв. Тухайн үеийн Вьетнамын хөдөө орон нутгийн дундад сарын цалин ердөө 38 мянган төгрөг орчим байсан тул асар их зардал байлаа. Тэгээд ч энэ дөнгөж мис заслын үндсэн хэсгийн үн. Түүнээс хойших нүхэн сэргээх, арчилгаа, эмчилгээний зардал нэмэгдэхээр үнэхээр их хэмжээний мөнгө болох нь тодорхой байв. Гэвч Го Жинпин тийм хүнд байдалтай нүр тулгарсан ч ганц ч хором эргэлзээгүй. Харин ч бүр өөртөө хатуу хэлж шийдсэн юм. Бурхан надад нэг боломж өгч байна гэж бодъё. Доромжлуулж насыг барснаас нэг өдөрч болтугай хөөрхөн байж бусдад хүндлэгдэж амьдрсан дээр би хизээ болтол энэ тоос шороо дунд хүн тоож харахчгүй ийм амьдралаар амьдрах юм бэ. Би заавал хөөрхөн болцоход энэ дэлхийн бүх иржүүдийг өөрийн болгож харуулна гэжээ. Тэгээд яг тэр өдрөөс эхлэн Жинпин барилгын ажлаа хийж дууссаны дараа 2-3 өөр ажил давхар хийж эхэлсэн. Өдөрт ердөө 1-2 цаг унтаж, бие сүлдэж, үнэхээр их ядарч байлаа. Гэхдээ тэр өдөрч шүнж амралгүй мис заслын төлбөрөө олохын төлөө бүхэл хүчээ дайчилж эхэлсэн юм. Ингээд яг жилийн дараа Го Жинпин эцэст нь мис заслд орох бүх мөнгөө цуглуулж чаджээ. Тэрээр өөрийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх анхны алхмаа хийхэд бэлэн болсон байлаа. Үүнээс хойш 3 жилийн турш тэр нийт 40 гаруй удаа мис заслд орсон. Хүн ойлгоход бэрх үнэхээр төсвөр шаардсан хугацаа. Гэхдээ Жинпин төвчж чадсан. Тэгж байж тэр үнэхээр өөр хүн болон хувирч эхэлсэн юм. Эцэст нь Го Жинпин шин төрхөөрөө хүмүүст харагдах тэр мөч ирв. Гэр бүлийнхэн ч түүнийг өмнө мэддэг байсан танилуд нь хүртэл хэн болохыг таньж чадаагүй. Урдын тэр шовдрлогдсон гутарсан төрхтэй охин байхгүй болсон байлаа. Том нүдтэй, өндөр сайхан хамартай, цав цагаан цэвэрхэн арьстай. Жинпин толинд өөрийгөө хараад анх удаа сэтгэл хангалуун инээмсэглэж чадаж байлаа. Түүний шин царай амьдралд нь шууд өөрчлөлт авчирсан. Зүгээр л гудамжаар алхахад эрэгтэй хүмүүсийн харц өөрийн ирэхгүй дагаж байв. Кофений газар сууж байхад нь танихгүй залуус инээмсэглэж ирээд ууршлаараа дугаараа өгч болох уу гэж асууж эхэлсэн. Түүний хувьд хизээж тохиолдож байгаагүй зүйл. Харин өмнө нь өдөр шөнөгүй бэлдээд тэнцэж байгаагүй ажилд одоо бол зүгээр нэг инээмсэглэхэд хүний нөөцийн менежер нь таны цалин юм байна, ажилд орох уу гэд өөртөө санал тавьдаг болсон. Түүний хувьд энэ бүх зүйл зүйч шиг байсан. Ингээд Го Жинпин нэг зүйлийг маш тодорхой ойлгосон юм. Өнгөрсөнд ч өнөөдөрч нийгэм түүнийг яаж хардаг байсан бэ гэвэл ердөө ганцхан зүйлээр царай төрх. Урд нь урилга авч үзээгүй үдэшлэг болзооны арга хэмжээнүүд хүртэл гол дүрэн мэт оролцож хүмүүсийн нүдний өмнө төв зогсдог болжээ. Харин эрэгтэйчүүдийн харц хандлага өөр байв. Го Жинпин гадаад төрх ямар хүчтэй зүйл болохыг тэр гоо үзэсгэлэн гэдэг нь нийгэм тодорхой хэмжээд эрх мэдэл болж хувирдгийг биеэрээ мэдэрсэн юм. Ингээд тэр үеэс эхлэн Жинпин би одоо ийм хөөрхөн болсон. Ийм байж жирийн нэг залуутай гэрлэн гэж үү? Үгүй одоо бол заавал баян айлт бэр болох ёстой. Тэгж бодож байтал нэг орой найзуудтайгаа хамт орсон бааранд нэгэн залуу түүний нүдэнд шууд усжээ. Тэр залуу тансаг спорт машин унсан, цэмцгэр хувцлал, дэгжин үс засалтай, хин ч харсан чинэлэг айлын хүүхэд мэт харагдаж байв. Го Жинпин ихэндээ жаахан тэнэгэлсэн ч өөртөө хэлж, энэ бол боломж, одоо л чадахгүй бол насан туршдаа харамсна гэж шийдсэн. Тэгээд зориуд тэр залуугийн ширээний хажуугаар өнгөрөхдөө аяг унгааж санаандгүй мэт арх асгасан байна. Ингээд гимсэн царай гаргаж төхөж очиод уучлаарай би санаандгүй ингэчлээгээд яриа эхлүүлсэн. Нөгөө залуу шууд л түүний царайнд татагдаж яриа өрнүүлж эхэлжээ. Тэр өдрөөс хойш тэд дотносож уцаар ярьж уулзаж уудалгүй болзож эхэлсэн юм. Өрдөө 6 сарын дотор Жинпин жирэмсэн болж гэрлэхээр болсон байна. Хорим нь ястай кино шиг болсон. Царайлаг баян нөхөр, үзэсгэлэнтэй ухаалаг ихнэр гадна талаас нь харахад бүх зүйл төгс байжээ. Го Жинпин тэр үед мис засал хийлэхээр шийдсэн нь хамгийн зөв алхам байж эцэст нь би баян сайхан залууг өөрийн болголоо. Одоо надад үлдсэн зүйл бол зөвхөн жаргалтай амьдрал. Тэр ингэж өөртөө баяр хүргэж ирээдүйн сайхан амьдралыг мөрөөдөн инээмсэглэж байлаа. Харин яг тэр үед тэрээр нэг чухал зүйлийг ор тас мартсан байснаа мэдээгүй байсан юм. Го Жинпин өөрийн өнгөрсөн царай мис заслын тухай юу ч нөхөртөө хэлээгүй байлаа. Жирэмсэн болоод хурим эсний дараа ч өнгөрсөн амьдралаа ил гаргасангүй. Го Жинпин хүсч хүлээсэн охиноо төрүүлжээ. Шин төрсөн охиныхоо царайг хараад л нөхрийнх нь нүур сонирн болов. Охины царай аав ээжигээ дуурайгаагүй байсан. Нөхөр нь дотроо би ч тэр эхнэр маань ч тэр
тийм царайтай хүмүүс биш шүү дээ. Гэтэл яагаад манай охин ийм яг л амтэн шиг төрчихв гэж боджээ. Энэ талаар тэр тэсгээ байж эхнэрээсээ "Хэний хүүхэд юм бэ" гэж байн асууж эхэлсэн. Эцэст нь Жинпэн бүх үннийг хэлэхээс өөр аргагүй болов. "Би өмнө нь гоо сайхны мэс засал хийлгэж байсан. Манай охин миний мэс заслын өмнөх төрхийг дүүрээсэн байх. Тэгээ Жинпэн нөхөртөө өөрийн мэс заслын өмнөх зургаа үзүүлжээ. Зургийг хараад нөхрийнх нь нүдэн томорч шууд босч ирээд энэ амтэн шиг царайтай юм чи байсан гэж үгээ ташгирав. Нөхөр нь шоконд орж хуурцсан мэт санагдан хизээч эхнэрээ өмнөгшгөө харж чадхаа болсон. Жинпэн ч мөн нөхрийнхөө хүүтэн харц хүндийн хандлагыг мэдрэн бүх зүйл дууссан гэдгийг ойлгожээ. Ингээд тэр өөрөө эхэлж салах хүсэл тавьсан юм. Тэдний гэрлэлт 3 меснээс хойш өрдөө 5 сарын дотор дуусжээ. Гэвч үнэн хэрэгтээ нөхөр нь хэлж байсан шиг охины царай огт тийм аимшигтай байгаагүй. Зүгээр л энгийн эгдүүтэй хүүхэд байсан юм. Гэр бүл сасны дараа Го Жинпэн охиноо авч ээж дээрээ очиж хамт амьдрахаар болсон. Тэр охиноо тэрэн "Би өнгөрсөндөө ямар их зовлон үзснээ мэднэ. Гэхдээ миний охин хизээш над шиг зовлон битгий амсаасай" гэж боджээ. Тэр өдөр Жинпэн нэг зүйлийг шийдсэн. Охиноо хизээч өөршгөө гадуурхал доромжлолтонд өсгөхгүй. Хүүхдээ хайрлаж, чин сэтгэлээсээ хамгаалж, итгэл урам өгөх ээж байхаар өөртөө амласан. Охиноо харахад баг зэрэг ээжийнхээ хуучин төрхийг санагдуулан уруул нүдний хэлбэртэй байсан ч ерөнхийдөө аавынхаа царайг их дүүрээсэн. Багаар томорхон ирээр нүүр царай нь илүү тод, игдүүтэй, хайр татан болж эхэлжээ. Ингээд Жинпэн сэтгэлээнээж олон нийтийн сүлжээнд өөрийн түүхийг хуваалцаж эхэлсэн. Амтэн шиг царайтай гэж хоолуулж байсан тэр хүн үнэндээ өөрөө байсан гэдгийг, яагаад мэс заслд орох болсон шалтгаанаа төгс төгөлдөр мэд харагдсан хурмынхаа тухай хүртэл бүгдийг нууж хаалгүй ярьж өөрийн жинхэнэ түүхийг дэлгэсэн. Хүн гой муухай байсан ч тэр бүх цаг үе нь миний л амьдрал. Одоо байгаа би Го Жинпэн хэвээрээ гэж тэр ярьсан. Түүний энэхүү элен далангүй зоригтой шудрах сэтгэл олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөж сошиал дахь дагагчдын тоон нэмэгдэжээ. Хэдий тэр нэг удаа салалтай нүр тулсан ч өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурч жинхэнэ аз жаргалыг эрэлхийлж эхэлсэн юм. 2 жилийн дараа Го Жинпэн өөрийн өнгөрсөн амьдралыг мэддэг хуучны нэг танилтайгаа дахин холбогдож аажмаар бие биедээ татагдаж эхэлжээ. Тэдний харилцааг гүнзгийрч эцэст нь Жинпэн дахин гэрлэхээр шийдсэн. Гайхалтай нь түүний сонгосон шинэ хүн нь ч бас өөрийнхөө гадаад төрхөөс болоод өмнө нь олон удаа гадуурхагдаж доромжлуулж явсан нэг юм байлаа. Тэдний хооронд ямар ч нуух зүйл байгаагүй. Хоёр биенээ өнгөрсөнтэй одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн хайр байв. Гэвч энэ мэдээ олон нийтэд тарамагц хүмүүс янз бүрээр ирсэн. "За энэ нэмэгтэй одоо дахиж нэг залуутай суух гэж байна. Энэ удаагийн гэрлэлч бас удахгүй нурандаа. Тэр хөөхөн царайтай юм чинь бас л өөр хүн олоод гэрлэндээ" гэсэн сөрөг үгс тэднийг дагаж эхэлсэн. Гэхдээ одоо цагийн Го Жинпэн бол тийм үгэнд ганхаад байх хүн байхаа болсон байлаа. Тэр аль хэдийн амьдралын гүн ухаан, хүний үнц нь хайр гэж юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрчгсэн байсан. Тэр өөрийгөө сайн мэддэг болсон. Өнөөдөр түүний ойлгосон хамгийн үнэтэй зүйл бол жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг бол толинд харагдаж байгаа дүр төрх биш, харин өөрийгөө хинч биш байхад ч гэсэн хайрлаж чаддаг тэр зүрх сэтгэлд байдаг юм. Го Жинпэний түүх бол зөвхөн гадаад үзмжийн тухай биш. Энэ бол өөрийгөө голох, бусдад гологдохын зовлон, түүнийг даван туулж, өөртөө итгэж, үнэнч байхын үн цэний тухай түүх юм. За ингээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.